За өнөөдөр дэлхийн талыг эзэлсэн Чингис хаан гэдэг энэ агуу нэрээр овголсон бас амьдралаа одоо зориулсан гурван сайхан эрхэмтэй бас ярилцлага хийх юм сайхан завшаан одоо надад бол олдож байна. Тэгээд их баяртай байна. Одоо миний эхний асуулт бол Монголд тавтай морил. За тэгээд мөн яагаад ер нь Европын хамтлаг Чингис хаан гэдэг энэ нэрийг авах болов? Тэгээд яагаад одоо Чингис хаан гэдэг энэ дууг зохиох болов? Тэр үеийн дурсамжаа хуваалцаач гэдэг эхний асуултыг тавьж бас эхлэе гэж бодож байна. Es ist verhältnismäßig einfach. Тухайн үеийн алдартай хамтлаг хийх дуунуудаас ялгарч үзэгч сонсогчдод хүрэх тийм хэмнэл биднэрт хэрэгтэй байсан. Энэ хэмнэл нь эрх чөлөөг эрхэмлдэг нүүдэлчний хэмнэл байсан. Тийм учраас биднэрт Чингис хаан нэрний санаа их амархан орж ирсэн. Герман хэдэн чин гэдэг үг хэлэхэд амархан. Тухайн үед бид Чингис хаан дууг дуулж Евровижн уралдаанд оролцож 4-р байрт орсон юм. Герман хамтлаг Монголын хааны нэртэй дууг дуулж оролцох болсныг германчууд маш их гайхаж эгдүүлсэн байдлаар хүлээж авсан юм. Тэр байтугай Герман улсын засгийн газар Израиль улсын элчин сайдын яам руу холбогдож манай орны хамтлаг Чингис хаан нэртэй дуугаар танай усад зохиогдох гэж буй Евровижн уралдаанд оролцох гэж байгаа нь зүйн хэрэг мөн үү гэж асууж байсан. Үүний хариуд Израиль улсын элчин сайдын яамнаас энэ бол поп хөгжим. Тиймээс ямар ч асуудал байхгүй. Тэд ямар ч дуугаар оролцож болно гэсэн хариу ирүүлсэн юм. 1956 оноос зохиогдож буй алдарч Евровижн олон улсын дууны уралдааны танхимыг нураах шахсан Чингис хаан хамтлагийг тухайн үед хагас тэрбум үзэгчид үзсэн гэдэг. Энэ өдрөөс Чингис хаан дуу дэлхийг байрлан дагуулсан юм. Израиль, Япон, Солонгос, Бельги, Швед, Финланд, Дани, Австрали зэрэг 20 гаруй орны хөгжмийн чартуудыг тэргүүлж олон оронд улам түглээ. 1981 он гэхэд Чингис хаан дууны касет 15 сая хувиар борлогдож, Хонконг, Сингапурын хар зах дээр тооцох боломжтой олон хувиар зарагдав. Хит дуу дэлхийд дахинд цуурайцаар идэгвэ 40 жил болжээ. Энэ дуу хин гэдгээ мартах шахсан монголчуудад өөрсдийн хин гэдгийг сануулсан хонхны дуу байсан юм. Тэгээд эх жил одоо 40 жилийн ой болох нь байна тийм ээ. 40 жилийнхаа ой бас бэлтгэл ажлын хүрээнд Чингис хаан гэдэг энэ төсөл дээр та бас одоо ингээм хамтран ажиллаж дэмжлэг үзүүлэхээр хүрэлцэн ирж байгаа. Тэгээд 40 жилийнхаа ойгоор бас ерөнхийлөгчөө сайхан одоо найрамдал хэмээх одоо төрийн өндөр дээд шагналыг авсан ерөнхий сайдтай бас уулзсан байгаа. Тэгэхээр яг энэ төрсөн сэтгэлдлээ та бас бидэнтэй хуваалцаач. 40 жилийн ойн бас шагнал авсан сэтгэлдлээ. Ja, auch wenn man schon viele амьдралдаа олон шагнал авдаг. Энэ шагналыг авах үед маш их сэтгэл хөдлөж баяр хөөр аз жаргалаар дүүрэн байсан. Чингис хаан дуугаараа олон танигдаад 39 жилийг ардаа үдэжээ. Германы хөгжмийн аж үйлдвэрлэлийн продюсерууд бол зүүн социалист орнууд тэр дундаа Орос, Азад голлон одоо гаргасан продукт гэж бас ярьдаг байсан. Энэ утгаараа одоо хүртэл Оросд энэ хамтлаг маш их нэртэй байдаг. Тэр дундаа монголчууд их дуртай. Тэгээ одоо Оросд сурж исэн монголчууд бол одоо яг диско бүжгэн дээр энэ дуу одоо эдгээр дууны айн дээр их бүжиглэх дуртай. Ер нь нэг дэлхийд даяар диско хөгжмийн одоо шуурж исэн яг тэр 70-аад оны дундаас эхэлж тэгээ Евровиденүүд бол 79 онд орж ирсэн. Ер нь бол нэг тийм Абба тийм ээ Бонием ч гэх юм уу. Яг тэр нэг диско хамтлагууд дэлхийг байлдан дагуулж ирсэн. Яг тэр үеэр гарч ирсэн хамтлаг л да. Европ гэхээс илүү Азийн өнгөрсөн түүхийг өгүүлсэн тэр самурай ч гэдэг юм уу те China boy ч гэдэг. Чингис хаан, Москва тэр дандаа тэр түүхийн зурс эсгүүд гоё дуунууд их гоё оруулж өгч чадсан. Тэгээд найруулгын хувьд бол мэдээж хэрэг их ойлгомжтой диско бүжгийн хэмнэлтэй. Энэгээр л их хүмүүсийг татж чадсан гэж би байна. Бас нэг асуулт асуугаад танай хамтлаг тийм олон үндэснээс үүссэн хамтлаг. Тэгээд тэднийг ингээд зангидахад хэр зэрэг хэцүү вэ?
зарим нь өмнөд Африкийг авах хэрэгтэй, зарим нь одоо Унгарих энэ төр байх хэрэгтэй шүү дээ. Тэгээд ер нь тэд нар ингээд зангидаж ахтахч болж явах хэцүү асуудал байваагүй. Ja. Ja. Асуудал байгаа. Өөр үзэл бодолтой хүмүүсийг хооронд нь нэгтгэж сайн уран бүтээл гаргана гэдэг бол мэдээж маш их хөдөлмөр төвчээр шаардсан ажил юм. Үүнийгээс дагаад маш их стресслэх үе байсан. Энэ үеийг давахын тулд согтууруулах хундаач их хэрэгэлсэндээ. Кино урлагт Чингис хааны дүрийг мөнгөсөн манай Монгол улсын ардын жүжигчин Инктай бол бас Оросд хөгжмийн дээд сургуульд өгсөн. 20 эдхэн настай байхдаа би таны дуулж ирсэн танаа энэ хамтлагийн энэ дууг сонсоод тэр дууны айзанд оюутан байсан бид нар одоо дуулж, бүжгэлж, өнгөрч ингэж явж исэн үе маань саяхан юм шиг санагдаж байна. Хит дуу дэлхийд дахинд цорайцаар идэгвэ 40 жил болжээ. Энэ дуу хин гэдгээ мартагшаасан монголчуудад өөрсдийн хин гэдгийг сануулсан хонхны дуу байсан юм. Бид нэр хэдийгээр тэр үед хэлийг ойлгохгүй ч гэсэн хөгжмийн хэллэг өөрөө тэр дууны маань одоо тэр цогцлог сайхан аялал, хэмнэл энэ бүхэн бол биднэрт аргагүй өөрсдийн маань дотор байгаа цусыг огшуулах мэт юм одоо сайхан хөгжим анхудаа сонсгож байсан юм аа. Таны энэ дуунуудын шүлгийг хэн бичдэг вэ? Bernd Meinunger. Майн Унгар гэдэг герман хүн бичдэг юм. Түүний үндсэн мэргэжил нь хөдөө аж ахуйн эдийн засагч. Тэр хэлэх гэсэн санаа шүүмжлэлээ шүлгээрээ илэрхийлдэг нэгэн байсан юм аа. Тодруулаад асууч яг энэ Чингис хаан гэдэг дууны шүлгийг тэр хүн бичсэн гэсэн үг үү те? Das war sein erster Text. Тэр хүн хөдөө аж ахуйн эдийн засагч байхдаа бичсэн юм. Түүнээс хойш нэлээд хэдэн дууны шүлэг зохиосоо. Одоо тэр хөдөө аж ахуйн эдийн засагч биш. Тэр хүний амьдралыг алдсан байж дээ өөрөө тий. Шүлгийн утгыг монголчууд бас төдийлөн ухаж ойлгодгүй байдаг байсан л да ер нь бол. Тэгээ саяхан одоо түүхч Үлзий Баатаргаа тийм ээ төрийн сойрхолд бас одоо сонсдог юм ном бүтээсэн. Тэгээ тэрэн дээрээ түүнийг утгачлж одоо орчуулсан орчуулга нь бас манай монголчуудад их хүрсэн л дээ. Тэр дууны үг нь яг одоо ийм юм би даавханд хэлж өгье. Үнэхээр монгол хүний сэтгэл огшмоор өгтэй ийм дуу байна. Мянган морьтон хээрийн салхитай уралдан давхинам хүү хаа манлайдан цойлох Чингис хааныг бүгд л дагнам хүү хаа Элс шорон дундуур мордийнхан төвөргөөн тачгнаж энэ дэлхийн улс бүхэнд айдас төгсөөр дөрүүлсэн эрэлхэг тэднийг зогсоох хүч аянга захилгаан аадар бороонд ч өгөө гэнэм Чингис хаан Чингис хаан хөлөг мордон давираад бай хөдөл урагшаа ахан дүүсээ хөхөн баясаж наригцгаа хөөрн цэнгэж дарвицгаа наригад бай дарваад бай арих дарс эдэний дээд шүдэ алив бид чинь монголчууд шүдэ альбин чөтгөр аваачаар ирсэн ч айх юм малга яваад л очицгооноо ийм үгтэй. За энэ дуу үнэхээр сэтгэл огшмоор хөөр төрмөр дуу байгаа үстэй. Миний мэдхээр энэ хамтлаг 2010 онд Украины Киев хотод бүтэн концерт тоглосон. Харин монголчууд бид энэ Чингис хаан хамтлагийг маш их хүндэтгэлтэйгээр урин залах ёстой юм да угна. Мэргэн дуунаар хичээгээрэй. Урин зарлж Монголд авчраарай. Хаалттай Чингис хаан гэдэг нэрийг төдийлөн хүмүүс мэдэхгүй байх үед монголчууд хоорондоо айгаад ярьдаггүй байх үед алужийн баруунд тэр дундаа одоо Европын ертөнцийн тийм ээ Чингис хаан гэдэг энэ нэрийг маш тийм эргээр эрэмгийгээр бас одоо дэлхийд дахинд сурталчилж таниулсан. Тэгээ өнөөдөр бас их тийм түүхэн цаг юм. Тэгээ ер нь цаашдаа бас ийм олон соёлын элчнэр бас Монголд хүрэлцэн ирээсээ одоо Жак Вотерфелдгаас ахуулаад тийм ээ тэр Чингис хааны гайхамшигтай номыг бас ингээд бичсэн дэлхийд дахин Монгол улсын засгийн газар бас Чингис хаан судлал гэдгээр ч юм уу ийм том бас актив байгуулж тийм ээ илүү одоо яг ингээд эстрадын урлагаар ч юм уу эсвэл киногаар ч юм уу эсвэл олон улсын ийм соёлын солилцоогоор ч юм уу энэ хааныхаа дүрийг мөнгөжүүлэх аялжуулчлаарч байдаг юм уу ийм сайхан цаг ингээд бас ирж байна гэж одоо хувьдаа миний хувьд бол бас бодож байгаамаа. Тэгээд энэ бүх сайхан үйлсэд нь хамгийн сайн сайхан бүхнийг одоо хүсэн өрөө.
Тэнгэрлэгтэр бас удахгүй Чингис хаан гэдэг энэ гайхамшигтай дуу Монгол ахуйдаар амьдран удахгүй бас та бүхэнд хүрэх болно. Өнөөдрийнхөө одоо тийм ээ бас энэ клипний зураг авалтын натуурын үеэр бас тавчхан хөрөлдсөн энэхүү бяцхан нэвтрүүлгээ жаргаая гэж бас бодож байна. Ching, ching,